За орой унтахынхаа өмнө одоо өөртөө одоо толгойдоо хийж алах тийм хялбар массажийн аргаас заах гэж байна. Энэ массажийг хийхдээ уруу гараар хийхээс илүүтэй болж игэл одоо гольфийн бөмбөг, ийм гольфийн бөмбөг, муу ийм силикон бөмбөг яж болно. Эдгээрээр одоо гарын дарах материалаар өөртөө массаж хийнэ гэсэн. Тэгээд толгойд бол одоо энэ урд хэсэг, тэгээд ард дагсны доор хэсэг, ингээд таж хэсэг, чамархаа гээд 3 гол булчин бий. Тэгээд эдгээр булчингууд нь зангирч хөшөөд хатуураад чангараад ирэхээр бол одоо толгой өвдөх, одоо нүүж шилэх, одоо нойр хүрэхэд одоо саад болох гэх мэт одоо нөлөө үзүүлдэг. Тэгээ энэ массажийг хийснээр бол унтахад бол одоо нойр сайн хүрнэ, толгой өвдөх бол өвдөлт нь багасна, бас нүд одоо хийтийг чилж аргадаг бол тэр нь багасах гэх мэт үр дүнтэй. Тэгээ толгойн урд хэсгийн массажлыг гольфийн бөмбөгөөр урдаас нэглээд дээшээ хойшоо явуулна. За гольфийн бөмбөг бол энэ булчин дээр жигэд хүрдэг. Тэгээд ингээд массажлахад бол ингээд өөрт маш таатай байдаг. Хэрвээ одоо ингээд массажлахад бөмбөгтөө одоо үс орооцолтоод орж ирээд саад болоод юм бол нүчрээр ороогоод хийж болно. Одоо би харуулъя. Мөлчрээр толгой ороогоод за ингээд массажлахад бөмбөг одоо гарнаас саалж яваад унчих гээд байх юм бол одоо тийм шилэн амьсан дотор мэдээж шинэ хэрэглээгүй шилэн амьсан дотор энэ бөмбөгөө хийгээд тэгээд массажлуул гарнаас унахгүй. Тэгээ зарим газраараа илүү одоо хит их хүндүүртэй, хуй хавгандсан байх юм бол тэр хэсэгт нь арай удаан массажлаад одоо 20-30 секунд, хүндүүргүй хэсэгт нь бол одоо нэг богинохоо 10 секунд тэртээ массажлахад болно. Ингээд толгой орой хэсэг хүртэл нэлтэн массажлаад. За хэрвээ гольфийн бөмбөг байхгүй бол бейсболын бөмбөгөөс ээж болно. Эсвэл түрүүний эсвэл одоо ийм силикон бөмбөгөөс ээж болно. Гэхдээ гольфийн бөмбөг бол хамгийн массаж ихэд таатай байдаг. За ингээд урд хэсгийн массажч дараагаар нь энэ хажуу чамархаа хэсэг. Чамархаа гэдэг нь одоо чихний дээр иймэрхүү хэлбэрийн одоо булчин байгаа. За тэгээ энэ булчин чинь стресс амархан өртөмтгий. Тэгээ зангираад, таталтаад, чангараад ирэхээр бол энэ хэсгийг бас ингээд өөрлөгөө татаад өөртөө айгуу зөөртэй байдаг. Тэгээ хэрвээ ингээд хоёр талаараа массажлахад нэг тал нь одоо хит чанга юм уу хөшинг байх юм бол тэр талаа арай удаан ингэж эргүүлж массажлна гэсэн үг. Чамархаа хэсгийг массажлахад бейсболын бөмбөгч бас илүү тохиромжтой. Бейсболын бөмбөгч бас тохиромжтой байдаг. Маягаар маягаар одоо тойрог маягаар массажлахад болно. Зүгээр хуруу гараар ингэж толгойдоо массажснаас иймэрхүү гарын дорх зүйлээр массажлахад бол илүү үр дүнтэй. Тэгээд гар уруу бас бага ядардаг. За нөгөө талаас массажлаад. За ингээд за массаж хийхдээ бол орондоо ороод хөвцсөн байдалд хийхэд бол илүү тохиромжтой. Ингээд сууж хийснээс яг унтахынхаа өмнө хөвтөөд нэлтэн ингээд массажлуул зүгээр. За ингээд урд хэсэг, дээд хэсэг, хажуу хэсгийг массажлсан бол ард одоо дагсны доор энэ хэсгийг массажлна. За энэ массаж ихт бол ердөө 1-3 минут хангалттай. Тэгээд үнийг бол унтахынхаа өмнө хийснээр одоо таны нойр сайн хүрнэ гэдэгт найдаж байна.